Сайн бацгаана уу? Хулан Vibes дахтай морилно. Weekly K базагийн 2 дугаар дугаар эхлэхэд бэлэн боллоо. За энэ 7 хоногийнхоо K базаагаар болохоор Big Bang хамтлагийн дуучин G Dragon YG Entertainment дээр үүсэн байгаа оюуны өмчтэй холбоотой асуудал, за New Jeans хамтлагийг тойрч гараад байгаа өмнөх гишүүнтэй холбоотой асуудал болон за мөн хоёр дуучны гэрлэлттэй холбоотой мэдээлэл. За тэгээд мэдээж удахгүй камбэка хийх гэж байгаа дуучид болон өндөр хүлээлттэй байгаа драма, киноны талаарх мэдээллийг хүргэнэ. Та бүхэн маань дуустал нь хамт байгаарай. Тэгээд subscribe, like, comment битгий мартаарай. Энэ 7 хоногийн K базаагаар сайхан мэдээгээр эхлэе гэж бодож ин. За хамгийн ихнийх нь Kim Jong-kook. Тэбигээ хийгээд 30 жил болж байгаа Солонгосын соло дуучин байгаа. Гэхдээ дуучнаас нь илүү бид бүхэн Running Man нэвтрүүлгийн үндсэн гишүүн гэдгээр нь мэдж байгаа. Тэгээд 9 сарын 7-нд цацагдах дугаарынхаа зураг авалтанд орж явах явцнаа тун удахгүй гэрлэж байгаа гэдэг мэдээллийг цацсан байна. За ингээд эхлээд хэвлэл мэдээлэлээр цацагдаж эхлээд дараа нь болохоор өөрийнхөө фэн кафегаар энэ мэдээлэлээ фэнүүдэд дамжуулсан байна. За зарим хэсгээс нь дуртах юм бол та хэд маань гадарж исэн байж магадгүй. Гэхдээ огт гадарлаагүй хүмүүст бол нэлээд юм шокны мэдээлэл болох хаа. Тэгээд 30 жилийнхаа ойг тохиолдуулаад хүссэн цомгоо гаргаж чадаагүй ч гэсэн амьдралаа цаашдаа хамт явж явах хүссэн хүнээ олсон байгаа гэдэг тиймэрхүү утгаар өөрийнхөө гар бичмлийг бол нийтэлсэн байгаа. Энэ мэдээлэл цацагдангууд ямар хүнтэй суух байгаа вэ гэдэг дээр хүмүүс бол маш их анхаарлаа хандуулж байгаа. За их сурвалжуудын мэдээлснээр болохоор нэг 17-аас 20 орчим насны зөрүүтэй өрөөс нь дүү бүрсгээ байгаа гэсэн. Тэгээд Лос Анжелест дэйт хийж явж байгаад нэлээд олон хүмүүст бол харагдсан байгаа. За тэгээд нэтээснүүд болохоор удахгүй ер нь бол мэдээлэлээ цацнаа гэж бодож ирсэн. За тэгээд нэлээд оройтож одоо хүргэн хүү болж явж байгаа учраас амжилт хүсье гэдэг иймэрхүү хандлагуудыг бол харуулж байгаа. Удахгүй гэрлэх гэж байгаа гэдгээ зарласан хоёр дахь хүн бол 1-р үеийн idol буюу алдартай байсан шинэ хамтлагийн дуучин Lee Min-woo байгаа. За Lee Min-wooгийн гэрлэлтийн талаарх мэдээлэл бол маш ингээд viral болж ирж байгаа, хүмүүсийн анхаарлыг бас маш их татж байгаа. Яагаад вэ гэхээр одоо суух гэж байгаа эмэгтэй нь өмнө нь хүнтэй сууж исэн. Тэгээд нэг юм том охинтой юм байлээ. Энэ мэдээлэл цацагдаад өөрөө ч гэсэн нээлттэй мэдээллээр дамжуулаад мөн өөрийнхөө Instagram хаягийн дээр ч гэсэн оруулсан байгаа. Би ингээд үнэхээр амьдралаа цаашдаа хамт нэгтгээд явах хайж байсан хүнээ олсон гэдэг иймэрхүү байдлаар Instagram дээрээ бол нийтэлсэн байгаа юм байна. За мөн нэвтрүүлэгт орж байгаа. Тэр нэвтрүүлэг дээрээ ч гэсэн удахгүй суух гэж байгаа бүсгүй болон түүний хүүхэд нь ингээд нэвтрүүлэгт нь хамт оролцоод явж байгаа. За тэгээд энэ бүсгүй болохоор Японд хүүхэдтэйгээ амьдардаг пилатесийн багшаар ажилладаг юм байлээ. За одоогоор байгаа мэдээллээр болохоор энэ хоёр маань танилцаад тэгээд охинтой ч гэсэн аюу дотн ийм гоё харилцааг үүсгэсэн гэр бүл болоход ингээ бэлэн болцсон явж байгаа гэсэн. Тэгээд удахгүй бас хоёр дахь хүүхдээ хүлээж авахтаа бэлдэж байгаа гэсэн. Яг нь нэвтрүүлэгт орж явахдаа одоо сүйд бүсгүй нь болохоор төлөвлөөгүй хүүхэд ингээд бий болчихсон. Тэгээд энэ үед бол жоохон сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй биш байсан. Гэхдээ Минү ах болохоор бүх зүйлийг надад даатгаад надад итгэж болно гэж хэлсэн ингээд. Тэгээд хүмүүс болохоор бас маш эргээр хүлээж авч байгаа. Тэгээд Солонгос дээр чинь гэрэлтийг хүүхэд гаргах хэсгээ хүртэл ингээд айгүй няхуур нухацтай хүлээж авдээ штэ. DINK буюу double income no kids гэдэг бүр аль нь орлоготой ажил хийгээд гэхдээ хүүхэдгүй амьдрна гэдэг иймэрхүү үзэл айгүй их байдаг болохоор бүр ингээ хүүхэдтэй сууж ийна гэхээр зарим хүмүүс бол ингэж олон жил хүлээчээд ийм сонголт хийж байгаа мó ч гэх хүмүүс байсан. Гэхдээ дийлэнх нь болохоор бас маш эргээр ингээд амжилтыг хүссэн байдлаар хүлээж авч байгаа. Өнгөрсөн 7 хоногийн дундуур болохоор Big Bang-ийн G Dragon болон YG Entertainment-ийн Yang Hyun-suk гэх нэг хуучин захирлыг нь оюуны өмчийг зөрчсөн гэдэг хэрэгээр шүүхэд өгсөн. Үүний дагуу шалгагдаад явж байна гэдэг мэдээлэл цацагдсан. За энэ юу болоод байна гэхээр өнгөрсөн оны 11-р сард A гэгч хөгжмийн зохиолч G Dragon болон Yang Hyun-suk-ийг миний бичсэн дууг урт хугацаанд хуулбарлан зарж борлуулсан, ашигласан гэдэг хэрэгээр гомдол гаргаад өгсөн байгаа юм байна. За энэ болохоор 2009 онд G Dragon-ы гаргасан соло альбомд орсон байгаа. Миний нас 13 гэдэг нэртэй дуу нь анхандаа бол G Dragon гэдэг нэртэй байсан. Гэхдээ зөвхөн нэрийг нь өөрчлөөд
цомогтоо оруулаад, зарж борлуулад, дууг нь тасралтгүй ингээд сонсуулаад явж гинэ гэдэг дээр хэрэг үүсгэцэн явж байгаа гэсэн. За тэгээд 8 дугаар сарын 12 нь одоо шалгагдаад явж байгаа Мапу дүүргийн цагдаагийн газраас болохоор уг гомдлын дагуу хэргийг шалгаад холбогдох хүмүүсийг одоо мэдүүлэг авах ажлыг зохион байгуулад дууссан. Харин одоо YG Entertainment-ийн төв офис дээр шалгалт оруулаад бичиг баримт зарим юмыг нь авчихсан байгаа гэдэг мэдээллийг бол өгсөн байгаа. За их сурвалжуудаас болохоор энэ асуудал оюуны өмчтэй холбоотой асуудал нэлээд томорч магадгүй. Яагаад гэх юм бол зөвхөн G-Dragon болон Yang Hyun-suk дээр одоо гомдол гаргаад шүүхэд өгсөн байгаа биш. Бусад YG Entertainment-ийн бас олон ингээ лейблүүд байгаа штэ YG Plus Center гэдэг. Тэдний холбогдох ер нь нэлээд ингээ өндөр албан тушаалтай хүмүүсийг нь бас гомдол гаргаад шүүхэд өгсөн байгаа юм байна. За тэгээ одоогор болохоор YG Entertainment болон G-Dragon-ы зүгээс аль бие усны мэдээлэл хийсэн зүйл байхгүй. Цагдаагийн газраас болохоор хэргийг шалгаад явж байгаа гэдэг хариу бол өгсөн байгаа. За K-pop сонирхогчдын дунд нэлээд халуун ярианы сэдэв болоод байгаа зүйл бол New-Jeans хамтлагийн өмнөх гишүүн. Өмнөх гишүүн гэхээр бас юу илээ гэд гайхаж магадгүй байх. Энэ болохоор 2022 оны 7 сард New-Jeans хамтлаг дебютыг хийхээс өмнө нь хамт бэлтгэгдэж байсан Харин гэх нэртэй гишүүн байгаа. За энэ охин саяхан нэг Японы YouTube суугаар одоо Японы YouTuber-ийн нэвтрүүлэгт оролцож байхдаа New-Jeans хамтлагтай хамт дебютгээ хийгчилсэн. Гэхдээ дебютээс хэдхэн сарын өмнө гэрээ цуцлалаа гэсэн мэдээлэл бол авсан. Тэгээд түүнийхээ дагуу Япон руу буцах шаардлагатай болсон. Тэр хоорондоо нөгөө захирал минь хийж индэ баяртайч гэж хэлэх боломж байгаагүй, уулзуулаагүй гэсэн. Дээрээс нь Япон руу буцахаас өмнө хамтлагийн бусад гишүүдтэй хамт ерөөсөө уулзаалаагүй шууд ингээд буцалсан гэсэн. За тэр үед бол маш хэцүү байсан гэдэг талаараа бол ингээд ярьсан байлээ. За энийг нь харсан New-Jeans хамтлагийн фэнүүд энэ Харин гэх охин руу маш их дайралтыг хийж орж ирсэн. Чи New-Jeans хамтлагийн бусад гишүүдэд татаархлаа. Тэгээд дебютгээ хийчихсэн гэж чи зүгээр л ингийн нэг трейни байсан болохоос доортой гэрээгээч байгуулаагүй байсан бидтэй. Аль бие усны дебютгээ хийчихсэн гэдэг чинь бол худлаа. Яагаад бусад гишүүдтэй одоо атаархаад ийм яриа гаргаад байгаа юм бэ гэд маш их дайралтууд орж ирсэн байгаа. Үүний дараагаар болохоор энэ Харин гэх охин өөрийнхөө одоо сошиал сувгуудаар дамжуулаад мэдээллийг хийсэн. За тэр YouTube сувгаар дамжуулж миний ярьсан зүйл болохоор өнгөрсөн үед би маш их гомдсон байсан. Тэгээд сэтгэл зүйн хувьд хэцүү байсан болохоор тэрийгээ л илэрхийлж гаргасан. Гэхдээ тухайн компани болон бусад хувь хүмүүсийн талаар ямар нэгэн сөрөг зүйлийг бодож бол яриаггүй шүү гэж бичсэн байсан. За тэгээд энэ Мин Хариныг бас яагаад ингэж гомдолтой байна вэ гэж үзээд байгаа вэ гэхээр яг албан ёсоор бүр дебютгээ хийх нь баталгаатай болоод гэрээгээ Адорын минь хийж ингэх захиралтай бол байгуулчихсан байгаа. Гэхдээ тэрийг нь хүмүүс одоо бусад фэнүүд нь болохоор худлаа ярьлаа, бусад гишүүдтэй атаархлаа гэж үзээд байгаа гэд одоо нөгөө Ижинуу гэж YouTube сууг байгаа штэ тэрнээр дамжуулаад энэ гэрээнийх нь хэсгүүд нь гарч ирсэн. Яг 2022 оны 1 сарын 7-оос эхлээд 2023 оны 1 сарын 6-ны хүртэлгээд 1 жилийн хугацаатай аль биесээр гэрээгээ байгуулчихсан байгаа. За үүнийг бас нотолж байгаа нэг зүйл нь юу вэ гэхээр энэ Мин Хижин гэх захирал болон Солонгос удган хоёрын харилцсан мессенжер чат байгаа. За Мин Хижин болохоор ерөнхийдөө New-Jeans хамтлагийг 7 гишүүнтэйгээр дебют хийлгэх талаар ер нь энэ хамтлагийнхаа талаар асуугаад байгаа. Удаан нь болохоор нэг гишүүнийг нь сүнс хорогдсон ч гэдэм үү юм 2 дахь сүнс харагдаад байна. Тэгээ юу юугүй галзуурхын одоо өмнөх нь байна. Ер нь энэ бол хэрэггүй гэд нэг гишүүн нь хасагдсан гэж байгаа. За тэгээ 2 дахь гишүүнийг болохоор одоо 6 гишүүнтэйгээр явах уу эсвэл нэгийг нь хасаад тавуулаа явах уу гэдэг харилцаа яриа бас өрнөсөн байгаа. За нөгөө удаан нь болохоор 6 гишүүнтэйгээ яваа гэдэг юм зөвлөмжийг өгсөн байгаа. За тэгээ мөн тэр Даниэл гээд гишүүнийхэн талаар асуусан. Энэ юу нь ямар хуу вэ гэд. Гэтэ би уулзаж үзээгүй гэж бичсэн. Удаан нь болохоор Даниэлийн яг юу бодож явж байгаа, ямар бодолтой байгаа нь бол уншигдахгүй байна. Гэхдээ Америк руу дебютгээ хийж гарах үед нэлээд хэрэгтэй болно гэд. За тэгээд ер нь тэгвэл 6 гишүүнтэйгээрээ явлаа шүү. За баталлаа гэдэг иймэрхүү харилцан ярианууд бол өрнөсөн байгаа. Энэ нь эргүүлээд яг New-Jeans хамтлаг 6 гишүүнтэйгээр дебют хийгчсэн байна. Тэрнээсээ өмнө нэг гишүүнийг нь хассан байна гэдэг нотлохоо болж байна гэж үзэж байгаа. За одоо болохоор энэ Харин гэх Япон охин New-Jeans хамтлаг дээр аль бие усны дебютгээ хийж чадаагүй ч гэсэн Солонгосын өөр entertainmentтэй гэрээ байгуулчихсан модельер болон жүжигчин болох гээд бэлтгэгдэж байгаа гэсэн.
За үргэлжлүүлээд comeback хийсэн болон тун удахгүй comeback хийх гэж байгаа K-pop хамтлаг дуучдын талаарх мэдээллийг хүргэе. За хамгийн ихнийх нь болохоор Red Velvet хамтлагийн Joy. From Joy with Love гэдэг нэртэй анхныхаа мини альбомыг гаргасан байна. За гол дуу нь болохоор Love Splash гэдэг нэртэй зунд зориулсан тэгээд ийм бүжгийг бол нэлээд гоё харуулж өгсөн ийм pop төрлийн дуу гэсэн. За хэрвээ сонсож үзсэн хүмүүс байх юм бол доор сэтгэгдлээ бичээрэй. EXO хамтлагийн фэнүүдэд дуулгах Tata мэдээ байна. За EXO хамтлагийн гишүүн болох Chanyeol Upside Down нэртэй 2 дахь мини альбомаараа 8 сарын 25-нд comeback хийхэд бэлэн болсон байна. За энэ удаагийн цомог нь болохоор 6 дуунаас бүрдсэн байгаа юм байна. Тэгээд rock, pop, hip hop, R&B гэд олон төрлийн жанрыг оруулж өгснөөрөө онцлог байгаа юм байна. За мэдээж фэнүүд нь бол шинэ өнгө төрх концептыг нь харчаад тэсэн ядан хүлээж байгаа байхаа гэдэгт итгэж जैन. Тэгээд миний хувьд гэх юм бол миний үзсэн зарим драмагийн гой OST-г нь Chanyeol бас дуулсан байдаг. Айгу гоё ийм хоолойтой гэдгээр нь мэдж байгаа. Тэгээд удахгүй фэнүүдтэйгээ уулзахад бэлэн болсон байна. 9 сарын 1-нд YG Entertainment-ийн Treasure хамтлаг 3 дахь мини альбом буюу Love Pulse нэртэй альбомаараа comeback хийхээр бэлэн болсон байна. За ингээд comeback-ийнхаа мэдээллүүдийг хүргээд ерөнхийдөө концепт фотонуудаа цацаж эхэлсэн маш их өөр өнгө баясыг харуулсан байгаа. Хамгийн ихнийх нь болохоор Sportive version буюу энэ зураг цацагдсан. За дараагийнх нь сая 13-нд цацагдсан зураг нь болохоор Metal version гэдэг. Фэнүүд нь бол маш өндөр хүлээлттэй байгаа. Ерөнхийдөө Treasure хамтлаг одоо өөрийнхөө өнгө төрхийг гişүүд болгоныхоо өнгө төрхийг аюул сайн харуулж чаддаг гэдгээрээ бас алдартай байгаад байдаг. Фэнүүд нь бол бүр тэсэн ядаа хүлээж байгаа хаа гэж найдаж байна. Харин K-Bazaaгийн сүүлийн хэсэг болох драма руу орцгоё. За 9 сарын 5-ны өдөр Сун Жунгийн жүжигчин Чон Үхий жүжигчин хоёрын тоглосон My Youth нэртэй драма засагдаж эхлэхэд бэлэн болоод байгаа. За ерөнхий агуулга нь юу вэ гэх юм бол 19 насны анхны хариуд 15 жилийн дараа эргэж уулзснаар өрнөж байгаа ийм түүхтэй байна. Романс төрлийн драма. За Сун Жунгийн жүжигчин болохоор багаасаа ийм алдартай байсан. Одоо дебютгээ хийсэн хүүхэд байгаа. Том болоод болохоор зохиолч болсон. Чон Үхий жүжигчин болохоор өөрийнхөө амжилтын төлөө одоо анхны хайраасаа татгалзах болсон ийм дүрд тоглож байгаа юм байна. Ингээд энэ хоёр дахин уулзсны дараа үйл явдлууд өрнөх романс төрлийн драма 9 сарын 5-ны өдөр Солонгосын GTBC телевизээр цацагдаж эхлэхээр болсон байна. Netflix-дээр цацагдах нэгэн драма дээр маш өндөр хүлээлт үүсэж байгаа. Энэ бол кастууд нь Чон Доён, Ким Гоун, Пак Хэсүү жүжигчин нар тоглосон байгаа. За яг хизээ цацагдах нь арай нарийн гараагүй байгаа. 2025 онд бол Netflix-ээр цацагдана гэдэг мэдээлэл байгаа. За ерөнхий агуулга нь юу вэ гэхээр Чон Доён жүжигчин гэр бүлтэйгээ аягүй сайхан амьдарч ирсэн чинь нөхөр нь гинт нас барсан. За нөхрийнх нь одоо хүн амныг хэрэг дээр гол сэжиглэж байгаа хүн нь болохоор эхнэр нь. За ингээд нөхрийнхөө хүн амны хэрэг дээр сэжиглэгдээд явж байгаа эмэгтэй болон түүн рүү ингээд ойртож ирж байгаа нэгэн үл мэдэгдэх эмэгтэй байгаа. Тэр нь бол Ким Гун. Ингээд энэ хоёр уулзснаар үйл явдал цаашаага өрнөд явах mystery thriller төрлийн драма байгаа юм байна. За миний хувьд болохоор одоо энэ Чон Доён, Ким Гун жүжигчний тоглосон драмаг маш их хүлээж байгаа. Аль аль нь бол миний айгуу дуртай жүжигчд бараг бүх кино, драмаг нь үзсэн гэж хэлж болно. За харин та бүгдийн хувьд аль драмаг нь илүү хүлээж байгаа гэдгээ комент хэсэгт бичээрэй. За энэ хүрээд K-Bazaaгийн маань 2 дахь дугаар өндөрлж гин. Бүгдээрээ дараагийн бичлэг хүртэл түр баяртай.